та нар харахад ингээд амар суугам шиг харагдаж магадгүй. Тэгтээ уусаа сууган байгаа нь үнэн. Тэгтээ сайжрах нь асуу. За сайн бацхан guys. Week 21 цуврал хөргөж байна. За эх 7 хоногт зах зээл ямар байх вэ? За weekly chart доллар индекс харж байна. За доллар индекс дээр би богино хугацааны бүлэглэл хөдөлгөөнүүд орж ирнэ гэж таамагласан. Тэгтээ эрэхтэл өнгөрсөн 7 хоногт бол доллар индекс иймэрхүү жижигхэн биетэй ингэж арилцсан. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн хай чиг авсан энд нэг одоо weekly high гэсэн нэг ус авсан ба. Тэгээд энэ weekly одоо monthly нэг юм gap байгаа тэ. Энийг inversion болгож ашиглах уу эсвэл энэ гадаашээ сэтлээд явах уу гэдэг одоо энэ дээр ирчээд байгаа. За хэрвээ за ингэж харах юм бол өмнө аюу том тийм спорт зэг болжсэн. Ийм gap байгаа. За тэгээд би бол энэ жоохон бүлэглэл хөдөлгөөнүүд дахиж жоохон үргэлжилж магадгүй гэж бодож байна. За тэгтээ энэ бүлэглэл хөдөлгөөнүүд үргэлжлэхдээ ийшээ энд нэг gap үүссэн байна. Энэ gap лугаа ийшээ ингэж харилцаад энэ өнгөрсөн 7 хоногийн лоу чиг аваад тэгээд дэшээ бүлэглэл хөдөлгөөнүүд явж байгаа. За хэрвээ одоо энд үүссэн энэ weekly энэ gap-аас дэшээ спорт авахгүй байгаад энэ доош сэтлээд явах юм бол доллар доошоо явах магадaltaй гэж харж байна. За тэгээд энээсээ дээш харилцаж байгаа үедээ ер нь бол бүлэглэл хөдөлгөөнүүд байх байх гэж доллар дээр харж байна. За бид өмнө 7 хоног ярьжсэн. Тэгээд Dow Jones Index all time high хийх хүртэл одоо Nasdaq, S&P үргэлжлээд бас дээшээ хөдөлгөөнүүд явах байх гэж хэлсэн. Тэгээд дээшээ all time high юуд хийсэн 97 хоног байсан. Тэгтээ өнгөрсөн 7 хоног арай хийж чадаагүй. Ер нь бол all time high маш ойрхон ирчээд хаагдсан. Тэгээд эх 7 хоногт зах зээл нэгдээд all time high хийгээд доошоо хөдөлгөөн орж ирэх байх. Тэгтээ бүр дэшээ явах гэж үгүйсэхгүй те. За санийх бол Nasdaq байсан. Nasdaq weekly chart, daily chart гэж харагдсан те. За S&P weekly chart дээр бас хараахан all time high эвдэггүй. Тэгтээ ойрхон байгаа. Тэгээ ерөөд бол энэгээ эвдэх байх дэшээ. 7540 гэдэг цэг. Nasdaq дээр болохоор 29783 75 гэдэг цэглэл ойрлж байгаа. За бид миний нөө яриадсан Dow Jones маань all time high хийсэн байгаа. Тэгтээ ер нь нэг шаалга тийм энэ өөрөө хэд дээр байна. High цэг 50917 дээр байна. За энэ high цэг нь болохоор 50914 ер нь all time high хийсэн. Тэгтээ энэ амар тийм өнгөцгөн л ингэж явсан. Тэгээд эх 7 хоног дахиад маань хүчтэй нэг дээшээ дахиж нэг татлах байх гэж бодож байна. За тиймээс ер нь бол доллар дээр бол би яг одоо анализ хийж жоохон хэцүү харагдаж байна. Тэгээд яг зүгээр яг хэлсэнчлэг энэ gap энэ саний өнгөрсөн 7 хоногт үүсгэсэн энэ gap дээр support аваад байлгүй дэше хөдөлгөөнөд харна. Тэгтээ ерөөд бол тийм neutral тийм байштай байна. Тэгээд NQ Nasdaq дээр болохоор ер нь бол bullish trend-д хаад bullish хөдөлгөөнөд ер нь бол үргэлжлэх байх. За энд нэг S&P дээр нэг энэ дээр нэг юм gap дээр нэг support авсан. Тэгээд за энийгээ доошоо сэтэлсэн цагт л ер нь бол S&P, Nasdaq индексүүд дээр
bullish хөдөлгөөнүүд харахаар байгаа. Үгүй биш. Уучлаарай. Bearish. За алт таргаж за би алт дээр ярьжсэн. Тэгээ за энэ weekly chart энд нэг юм weekly gap үүсгэсэн. За энэ weekly chart руу ингээд арилцсан. Ингээд weekly chart нам доор арилжсан. Тэгээд доошоо алттай арилжлаа. Ингээд 4445 тэгээд 4133 энэ цэглэлд арилжна гэж ярьжсэн. Тэгээд алт доошоо ингээд арилжж байна тий. Тэгээд энэ доошоо хөдөлгөөнүүд эх 7 хоног доос өөрчлөх байх гэж бодож байна. За алт дээр тэгэхээр бол ер нь бол bearish байгаа. За энд би хэлчихсэн тэгээд 4510 руу харилцсан гэсэн л дээ харилцсан. Тэгэхээр алт дээр бол bearish хөдөлгөөнөд харж байна. Доошоо. За Euro USD дээр яг би Euro USD-г дээшээ тэгээ долларыг доошоо гэж ярьжсэн. Гэхдээ тэгсэн боловч энэ дээр нэлээд тийм зах зээл эргэцэн харагдаад байгаа. Энд нэг cap байсан. Энэ cap-аас доошоо арилжаад. Тэгээд энд бас нэг cap байсан. FIJ гэсэн одоо энэ FIJ-гээ inversion FIJ болгож ашиглах юм шиг харагдаж байна. Тэгвэл энэ хандуур ингээд өнгөрсөн weekly хаагдсан бод. Одоо эх 7 хоногт дээшээ энэ дээр retest хийгээд доошоо арилжих магадaltaй. Энэ цаг sell side гэдэг 1.14 1.14.11 1.14.43 гэсэн зөвлөлөө. За биткойн дээр би бас хэлжсэн биткойн дээр bearish гэдэг биткойн дээр яг bearish monthly chart дээр юм bearish баяжтай одоо тэгээд би энд хэлсэн. За ийшээ харилцаа доош ингээд харилцсан. Энэ цэглэг харилцсан monthly одоо break of structure хийсэн. Тэгээд ингээд доош харилцаж байгаа. Тэгээд би өөрөө яг эндээс харилцаа барьж авч таагүй. Тэгээд зах зээл ямар нэгэн тийм bearish setup гэх юм бол биткойн дээр харилцаанд орж байна. Биткойныг одоо би ийшээ энэ цэглэлөөр харилцаж болох юм. Тэгээд энэ зэгсээ нэг дахиж дэше харилцах байхыг байвал зүгээр. Тэгээд доошоо хөдөлгөөнөд орж ирэх. За тэгээд oil бол яг хэлсэнчлэг consolidation хөдөлгөөнд байгаа л байгаа тий. Тэр oil ярилцдаг хүмүүсээ бол боломжтой ярилцаарай. Маш удаан хугацааны consolidation хөдөлгөөн дайны төсөл адилтай холбоотой. За тэгээд өнгөрсөн 7 хоногт ямар арилжаанууд орсноо яриа. За тэгээд энэ нэгд өдрийн арилжаар гэж байна. За нэгд өдөр short арилжаанд орсон. За энд buy sell гэдэг авчихсан. Тэгээд доошо price хөдөлсөн. Тэгээд энд нэг displacement үүсгэсэн. Тэгээд за энэ displacement үүсгэхэд за энийгээ дээшээ ингэж арилцсан ч гэсэн энэхэн доор энэ gap-ийн доор хагдангууд short арилжаанд орсон байна. За энд яг харах юм бол энд нэг удаа дахиад энд нэг удаа ингээд buy side liquidity авагдсан. Тэгээд ингээд энд breaker хийсэн байна те. За ерөнхийдөө бол эндээс short арилжаанд орсон байна. За тэгээд short арилжаанд орсон ч гэсэн аюул урт юу тавьсан байна. TP тавьсан харагдаж байна. За тэгээд энд бараг $100 одоо миний 2-hour TP хүрчихсэн байна. За тэгээд энэ дээр би бичлэг хийгээд оруулсан. Тэгээд энд $133 тэр ингээд доошоо харилцаж яхад stop loss break юм болгосон. Харилцааг эрсдлэх болгосон. Тэгээд price дахиад доошоо ангууд нь хамгийн
нотлын swing high дээр breaking нэ stop loss тавьсан юм. Тэгээд $41 ашиг төгссөн. За тэгээд энэ хавцаа ерөөд бол арилжаагаа хаацсан. Өөрийн гараараа яг миний хүсчихсэн одоо 7375 гэдэг левел тарай хүрэхгүй юм байна гэж шийдвэр гаргаад тэгээд механикаар энд гараараа хаасан байна. За тэгээд нэгд өдөр $92 хийгээд тэгээд баланс 4600 гарсан. За 2 дахь өдөр арилжаа. За 2 дахь өдрийн long арилжаанд орсон гэж байна. За энд сая ликвидтэй авсан. Энд энэ gap-ийг inversion хийсэн. Тэгээд богино breaker маягийн юм хийсэн. Тэгээд эндээсээ short арилжаанд орсон. Энд цэвэрхэн баг сая ликвидтэй харагдаж байна. Тэгээд 100 TP target-ийн харагдаж байна. Тэгээд за тэгсэн боловч доошоо арилжаад stop loss цогтод хаагдсан байна. За тэгээд 2 дахь удаа long арилжаанд орох гэж үзсэн байна. За энд дахиад нэг удаа одоо өнгөрсөн өдрийн low цэгийг аваад дэшээ ингээд displacement хийнгүүт нь дахиж long арилжаанд орох гэж үзсэн байна. За ингээд дэшээ арилжаа явсан. За ингээд энд арилжаа ингээд энд харагдаж байна. За тэгсэн боловч дахиад stop loss цохоод гарцсан. Энэ өдрийн ерөнхийдөө бол зах зээл нэлээд consolidation-тэй мэдлэгтэй байсан. За тэгээд 2 дахь өдөр $616 алдсан харагдаж байна. За 3 дахь өдрийн арилжаа авсан. За 3 дахь өдөр нь 15 минутын chart дээр энд liquidity-ийн давагдаад тэгээд доошоо market structure shift хийгдэнгүүт нь энд short арилжаанд орсон байна. За тэгсэн боловч stop loss цогтод гарсан. За дахиад 2 дахь удаа short арилжаанд орох гэж үзсэн байна. 15 минутын chart дээр. Тэгээд энд $200 ашиг энэ доотлын sell side liquidity 7353-ыг онилж ирсэн. За тэгээд доошоо ингээд гоё уулын явсан 15 минутын chart. Тэгсэн боловч амар урт зүүдтэй дэшээ ингээд явцсан. Тэгээд яг зөвөр энэ өдрийн буруу нэг байсан байгангууд би уусаа зах зээлийг Dow Jones-од дагаад bullish хөдөлгөөн байна гэсэн боловч яг өөрийнхөө яг bullish хөдөлгөөнийхөө эсрэг арилжаад тамгийнхаа анализийнхаа эсрэг арилцсан аюу дан буруу болсон. За тэгээд энэ дээр 2 одоо контракт руу орж мороод нэмж мэмээ аюу дөрмөө төрчихсөн. Тэгээд бүр $192 алдагдал байсан 3 дотор. За тэгээд энэ болохоор 4 дахь арилжаанд орсон. За 4 дахь арилжаанд short арилжаанд орсон. За тэгээд short арилжаанд ороод нэлээд дэше яваад энд нэлээд 145 $7.07 гэдэг дээр $145 TP аавна гээд тэгсэн. За энэ дээр бас би бичлэг хийж оруулсан байна тийм. Тэгээ ер нь бол FOMC meeting-тэй өдөр байсан үдээс хойш тэгээд өглөөний session арилжсан. Би тэгээ өглөөний session ер нь бол FOMC meeting-тэй өдөр үдээс хойш FOMC meeting болж байгаа бол өглөөний session ерөнхийдөө бол нэг тийм consolidation тийм choppy тийм sideway хөдөлгөөнөд явах магадaltaй байдаг гэж хэлжсэн тийм. За тэгээд арилжаам аюу гой доош уулна яг явсан. Тэгээ бүр маш ойрхон бүр ингээд нэг техник юутай ингэж ирчээд дэшээ ингээд reverse болоод ингээд хаагдсан. Тэгээд аюу жоохон уур хөрмөр арилжаа болсон энэ дэр. Тэгтээ яг хөрмөд агсан сайн анализ хийсэн. Тэгээд ер нь бол том тажгүй арилжаа явсан. За тэгээд нэг $27 ашигтай. Уул нь энэ арилжаа хаацсан бол нэг $100 ашигтай. Тэгтээ яаж ингэж маш юм ойрхон ирчээд ингээд дэше буцчихна гэж хэм мэдэх үү юм зү. За тэгээд $27
хийсэн байгаа. За энэ 5 дахь арилжаагаар гэж байна. 5 дахь арилжаан дээр лонг арилжаанд орсон байгаа 5 дахь өдөр. За тэгээд энэ 30 минутын чарт дээр нь болохоор market structure shift энд хийсэн байгаа тийм. Тэгээд ерөнхийдөө бол би зах зээлийг хүлээжсэн. Ингээд дээш надад бүлэш санал өгнө. За тэгээд энэ доошоо ингэж унчаад тэгээд failure swing хийчээд тэгээд дээшээ энэ gap-ыг сэтлэнгүүт нь за би окей энэ 30 минутын том одоо цагийн байса одоо дагаад тэгээд 1 минутын дээр энэ gap-ыг inversion хийнгүүт нь эндээс лонг арилжаанд орсон байна. За тэгээд эндээсээ дэшээ ингээд арилцсан. Би энд нэг контракт орсон байгаас 7497 гэдэг прайс дээр. Тэгээд би энэ gap-ыг дэшээ бас сэтлээд inversion gap болгоно гэж харж ирсэн. За тэгээд энийг дэшээ сэтэлчингүүт нь би дахиж нэг контракт нэмье гэж төлөвлөж ирсэн. За тэгээд тэгснийхэн дагуу ингээд нэмсэн. Тэгээд миний average одоо buying price маань $7,500 болчихж байгаа ингээд. За тэгээд анх би $36 эрсдэжсэн бол энд $38. Ерөнхийдөө бол ялгаагүй нэг тийм эрсдэл маань тэгж нэг контракт нэмсэн ч гэсэн нэг тийм эрсдэл маань дэшээ сүртэй ихсээгүй учраас би энийг ингэж нэмсэн байгаа. За эрсдэл маань нэмэгдээд $100 эдэр эрсчээл би дэшээ нэг контрактыг нэмэхгүй байсан. Тэгээд яг зөвөр би эрсдэл маань ингээд юунд хяналтантай байгаа учраас би яг өөрийнхөө 1%-аас илүү эрсдэлгүй учраас би нэг контрактыг нэмж болно гэж ийм одоо мөнгөний менежмент гаргаад интернэс нэмсэн байна. За тэгээд арилжаа маань дэшээ гоё явж исэн. Тэгээд энэ дээр таргет тавьчихсан байсан. Тэгээд 7528-аас таргет тавьсан 7522 дээр тэгсэн боловч за тэгээд энэ дээр дэшээ ингээд энэ арилжаан дээр жахад ингээд break юм болгоцсон арилжаа эрсдэлгүй болгоцсон тий. За тэгсэн чинь ингээд доошо price on ирээд арилжаа маань хагдсан байна. Энэ арилжаа маань бол ихэд бол сайн арилжаа байсан. Гэхдээ яг стаблаас цогтод гарцсан. Тэгээд яг би энэний өмнө бол энд нэг арилжаанд орсон. Тэр арилжааны маань юу ороогүй байна. Тэгээд тэрэн дээр нэг 50-60 $-аас алдсан байсан. Тэгээд тэн дээр ингэж харагдаж байгаа $66. Тэгээд аккаунт баланс маань $4257 болсон байна. Тэгтээ яг нэг тийм сайн явахгүй л байна л да. Тэгтээ яг зөв тэглээгээд нэг амар бус шантарсан юм алга. Яг л би хэлжсэн. Тэгээд энэ бол дөнгөж миний маш дататай нээж байгаа ингэж аккаунт данс. Тэгээд яг зөв та нар харахад ингээд амар суугам шиг харагдаж магадгүй. Тэгтээ уусаа сууган байгаа нь үнэн. Тэгтээ сайжрах нь асуу. Тэгээ уусаа багаар твшээл сайжирдаг. Шууд ингээд гинт амар огцом амар лаглаг мөнгө тэ хийгээд гэдэг бол хэцүү. Тэгээ тийм амархан зүйлээс бол энийг хүн болгон хийн штэ. Тийм штэ. Тэгээд би ийм хэцүү байгаад нь бас талархаж байна. Тэгээд маш хэцүү л ухаарч ойлгож сурч байна. Тэгээд яг би нэг бичлэгэн дээр яг үгээр бичсэн л тэ. Яг над трейд хийж байхдаа яг би бол уусаа өөртөө ингээд за би $1000 хүртэл ингээд алдах боломжтой гэдэг ингээд $1000 хүртэл ингээд draw down орох боломжтой гэж ингээд өөртөө юм алдах тийм би цай өгсөн, орон зай өгсөн. За тэгээд тийм орон зай өгсөн тулдаа миний сэтгэл зүй одоо би гавь авах гэж бодож байгаа. Тэгээд чи хэрвээ өөртөө тийм алдах space of error гэж би нэрлэдэг байна. Тэгээд чи өөрийгөө чи өөртөө энэ алдах орон зай чи өгөхгүй бол тэр алдах орон зайгаа чи хэр бага өгнө. Тэгээд чиний дээр чиний стрессийн одоо хуурлах одоо чи арилжаач амжилттай явахгүй бол тэр нь чи сөрөг хариу үйлдэл үзүүлэх тэр юу чинь их болоод ирж байна. Чиний өөртөө тэр алдах орон зай ингээд хангалттай орон зай өгөх юм бол чиний тэр одоо сөрөг хариу үйлдэл үзүүлэх тэр магадлал чинь багасч байгаа. Тэгээд яг зөвхөн миний хэлэх гээд байгаа юм юу гэхээр уусаа арилжаа гэдэг тийм амар зүйл биш. Тэгээд би энэ
аккаунтыг арилжаад за одоо нэг 50 хэдэн хоног гэдэг чинь яг 3 сар арилжсан байна. Тэгээ 3 сар гэхэд арайч тасаа бас шатаачаагүй. Тэгээд яг зүгээр drawdown тэг мөнгө хийхгүй байгаа нүн. Тэгтээ дансаа шатаачаагүй ингээд үжсэн ингээд амь цуугаад ингээд яваад байгаа. Би хэлжсэн миний төлөвлөгөө бол эхэндээ мөнгө олох биш. Одоо энэ зах зээлд аль болох амьд үлдэх гэж би хэлжсэн. Яг тэр юугаа би бол биелүүлээд яваад байгаа гэж өөрөө харж байгаа. Тэгээд нэлээ сүүлийн арга барилууд туршаа тэгээд болж гэнэ үгүй ингээд яваад байгаа. Тэгээд тэрэн дээр маш ингээд дата үсгэсэн ингээд трак хийж байгаа би. Одоо өөрхөн арга барил дээр. Тэгэхээр яг зөвхөн миний арга барилыг тогтворж байгаагүй байгаа. Тэгтээ өөр ингэсэн тогтсон арга барилтай болно. Тэгээд болох гээд явж байгаа. Тэгэхээр яг зөвхөн нэг тэгж актер явахгүй байна. Яг тэгээд яг жоохон хэцүү л байна л да. Мөнгө хийхгүй юм шиг сэтгэл санаа тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Тэгтээ яг энийг маш тийм контрол одоо байлгахыг хичээж байна. Тэгээд нэг иймэрхүү байна гэж тэгээд эх 7 хоногт болж бай.